1990 оноос хойш хэрэгжиж байгаа улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгад нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Энэ ажлын хүрээнд парламентын судалгаагүй намууд саналаа оруулна гэдгээ өнөөдөр мэдгдсэн байна. 2005 онд улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж түүнээс хойш одоо хүртэл мөрдөгдөж байгаа. Харин өнгөрсөн оны 2 дугаар сараас хойш тус хуулийг шинжилэн найруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Баяр Цог Тахлан 19 гишүүнтэйгээр 5 удаа хурал зохион байгуулж асуудлуудаа хэлэлцжээ. За энэ өөрчлөлт оруулах гол үндслүүд нь одоо ямар асуудал дээр эргэж тойрж ярих ёстой вэ гэж нэгдүгээрт нь бол намууд бол үзэл баримтлалын нам байх ёстой. Өөрөөр хэлбэл мөрийн хөтөлбөртөө заасан зорилтоо хэрэгжүүлэх чиглэлд үйл ажиллагааны явуулах ёстой. Өөрөөр хэлбэл хатуу гишүүнчлэлтэй, сул гишүүнчлэлтэй, ер нь гишүүнгүй гэсэн ийм одоо байр суурийг бол маш олон намуудын зүгээс бол дэвшүүлж, улс төрийн зүгээс дэвшүүлж ирсэн. Монголын ногоо намын санаачлагаар улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгад парламентэд судалгүй намуудын төлөөллүүд уулзан тухайн найруулгад өөрсдийн саналаа оруулж хүсэлт тавих зүйтэй гэдгийг онцолсон байна. Уулзалтанд Монголын ногоо нам, Иргэний зориг ногоо нам, Их орончдын нэгдсэн нам зэрэг 8 намын төлөөлөл оролцлоо. Мөн шинжилсэн найруулгад нэгдсэн байдлаар оролцож өөрсдийн дуу хоолойгоо хүргэх саналыг гаргасан байна. Үүнээс гадна хатуу гишүүнчлэл буюу улсын их хурлын гишүүн засгийн газарт төрийн өндөр албан тушаал хаших байдлыг халах хэрэгтэй хэлсэн юм а. Өнөөдөр нэг намаараа ялгагдаад байгаа сүртэй байхгүй шүү дээ. Одоо ардын нам, ардчсан нам хоёрыг бол ялгахад хэцүү шүү дээ. Танай хоёр нам бол нийгмийн баримжаат юмл ярьдаг шүү дээ. Дандаа тэтгэмжил ярьж байгаа. Улсын их хурлд судалгүй намуудын төлөөллүүдийн үзэж байгаагаар улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн найруулгыг батлахдаа эрх баригч 2 нам өөрсдөө ашигтай. Өөрөөр хэлбэл улсын их хурлд судалгүй намуудыг хавчиж шахсан зүйл заалт гаргах магадaltaйг онцолсон. Тус хуулийн шинжилсэн найруулгад бодлогын үйл ажиллагааны болон сурталчилгааны санхүүжилтийн талаар наривчлан тус гаруулсан. Учир нь улс төрийн намууд сонгуулийн үеэр санхүүжилтийн 70%-ийг сурталчилгаанд зарцуулдаг байна. Харин орлогоороо үйл ажиллагаагаа санхүүжүүл байгааг зохион хэлсэн юм а. Тиймээс одоо яригдж байгаа улс төрийн намын тухай хуулинд бүх нам ижил тэгш хэрэгтэйгээр төрөөс санхүүжилт авах зүйл заалтыг тусгахыг парламентэд судалгүй намуудын төлөөллүүд үзэж байна. Улсын хурлын байгаль орчийн хүс үйл ажиллагааны байнгын хороо өнгөрсөн намрын ээлж